Удирдлагын тогтолцоо нь ардын депутатуудын хурал нь иргэдийн төлөөлөгчдийн хурал, ардын депутатуудын хурлын гүйцэх захиргаа нь засаг дарга болж шинжлэгдсэн билээ. Үүрэгтэй тэмдэглэж үйл ажиллагааныхаа хөрсөн үр дүнг дүгнэж байна. Өвөр ханга энэхүү хэлэлцүүлэгт өтөвтэй оролцож санал бодлоо үндэслэлтэйгээр гаргаж ярилцахыг хүсэж энэхүү хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээснээ мэдэгдэе. Удирдах ёсыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр бид маш их зүйлийг хийлээ, оролдлоо. Өдрийг хүртэл одоо нийгмийн харилцааны гол үндсэн зохицуулагч, харилцааны одоо гол тулгуур багна нь болж ирж байгаа юм. Чоо бэлд гэж нэг монгол үг байна. Тэгээд одоо хичнээн их сүү авах ажлаа эхлэхээс өмнө ер нь Монголын нутгийн удирдлагын тогтолцооны өнөөгийн байр Монгол улсын нутгийн өрөө төсний байгууллага болон нутгийн захиргааны байгууллагад нэгтгэсэн юм үндэсний хэмжээний холбоо юм байна. За бидний явуулдаг үйл ажиллагаа бол энэ нутгийн удирдлагын байгууллагуудын эрх ашиг хамгаалах, за төр засгийн байгууллагуудад дөө хоолой хүргэх, тэгээ нутгийн өрөө төсөөсийг хөгжүүлэх, үндсэн хуулийн зарчим үүрэгт хөгжүүлэх ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байгууллага. Биднээс бол бидний зүгээс маш олон үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь бол энэ хэлэлцүүлүүд явуулдаг. Тэг өнөөдөр Монгол Улсын их хурлаас ажлын хэсэг байгуулагдаад Монгол Улсын үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар ярьж байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн энэ өөрчлөлтөнд нутгийн өрөө төсний байгууллагуудыг асуудал яаж хөндөгдөх ёстой юм бэ? Хэрэв үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх юм бол энэ нутгийн өрөө төсний нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг оройлыг яаж нэмэгдүүлэх юм? Одоо бий болчиход байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар манай нутгийн удирдлагын холбооны удирц зөвлөлийн гишүүд, орон нутгийн хурал, засаг дарга гэдэг олон хүмүүс оролцсон юм хэлэлцүү зохион байгуулж байгаа. Тэр үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ зүгээр одоо өнгөцхөө өөрчлөлт хийх юм уу? Эсвэл бүр үндсээр нь асуудлыг өөрчлөх юм уу гэдэг асуудал бас яригдж байгаа. За өөрөө удирц төсний байгууллагуудыг ямар төвшөнд нь яаж ажилуулах юм? Өнөөдрийн үүрэг оройлоо гүйцэтгэж чадж гэнэ үгүй юу гэдэг асуудлыг хүртэл хөндөж ярилцж байгаа. Өрдөгдөж байсан Монгол богд хаант Монгол улсын үеэс уламжлагдаад мөрдөгдөж байсан 4 аймагтай одоо бидний нөгөө нэг ардчилсан нийгмийн гол шалгуур үзүүлэлт болгож тавьдаг хэд хэдэн зарчмыг өдөрсөн. Германы тэгээд янз бүрих байсан юм байл. Дань, Норвегийн хүртэл 3 дахь хамгийн чухал шаардлага нь бол нөгөө нийгмийн шаардлага байсан. Тэр нь юу вэ? Төвийн хэвлэлд шөмжилсэн нийтлэл бичиж хэвлүүлж болно. Тэрнээс биш өдөр тутмын энэ зөвхөн хэлбэрийн төдийлөх асуудал. Тэр жил иргэдийн төлөөлөгчдийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн ч ялгаагүй, нийслэлийн ч ялгаагүй.